Сайн байцгаана уу? Хятад Монголын хэлийн ганц мод бомбтоос та бүхэндээ минь хүргэж байна. За Хятад Монголын хэлийн ганц мод гашуун сухат бомбтын хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн ёслол өнөөдөр буюу 5 дугаар сарын 14-ний өдөр Өвөр Монголын Өөртөө засах хорны Баяннуур хотын урдын дунд хошуунд дах ганц мод бомбтод болж байгаа юм а. Ганц мод гашуун сухат бомбтын хил дамсан төмөр зам нь Бүгд найрамдах Хятад ард улс Монгол улс хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Эрээн замын үд чиглэлийн төмөр замаас хойш хийгдэж байгаа хоёр дахь холболтын төмөр зам гэдэг утгаараа чухал түүхэн ач холбогдолтой юм а. Уг төслийн Хятадын хил доторх хэсгийг үндэсний эрчим хүчний групп санхүүжүүлж байгуулах бол Монгол улс дахь хэсгийн хөрөнгө оруулалтыг Эрдэнэс 5 толгой компаниас гүйцэтгэх болно. Хоёр тал хил дамсан төмөр замын төслийн хүрээнд нэг зураг төсөлтэй тус тусын гүйцэтгэлтэй бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж зэрэг дуусгах зарчмаар ажиллаж 2027 оны 5 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм а.